За мэцэнүүд 48 түүх зурлалын шинэ дугаарыг хэд бэлэн болсон байна. За энэ удаад бол Босния Херцеговина улсын хөл бөмбөгийн маш том хувь нэмэр оруулсан эрхэм. За тэгээд дээрэс нь мэдээж энэ жилийн дэлхийн аварга шалралт тэмцээний эхийг авч дэлхийн аваргад оролцсон багийн гол дасгалжуулагч болох Сергей Барбарезийн талаар ярилцаар бэлдсэн байна. Сэмбэнэ пипэкэс иржин таны захиалах хүрээлт ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box. Таны шинэ 24 долоо хаяг. За тэгээ мэдээж 48 түүх цувралын зураг бичлэгийн маань ерөнхий ивент тэтгэгчээр Coca-Cola. За Coca-Cola болон Freshpack Pickpack-ийн хамт олон ажиллаж байна. За тэгээ та бүхэн маань iCoke app дээр Coca-Cola-гийн шинэ шошготой No Sugar болон энгийн Coca-Cola-гийн шошготой хувилбаруудаа худалдаж аваад за доор нь байгаа энэхүү QR кодыг харагдж байна уу? Энэ тэ QR кодыг уншуулад iCoke app дээр урамшуулалт шагналтай тэмцээнд оролцоогоорой. За тэгээ Freshpack Pickpack-ийн хамт олноор бас үйлчлүүлээрээ Pickpack-ийн хувьд бол одоо Улаанбаатарын хотын альч булан тохойроо 8900 төгрөгөөр одоо хамгийн хямдаар хамгийн найдвартайгаар хүргэлтээ хийх боломжтой мэдээж. За тэгээ Freshpack-аас бол сонирхолтой зүйл нь одоо хид хідэн одоо хүнсний зах маркетуудаас хүртэл хүргэлтүүд хийдэг болсон байгаа. Дэлхийн аваргын үеэр шүнжэнгөө тоглолт өглөөжөнгөө тоглолт үзчихэд дэлгүүр явж амжихааргүй зүйлүүд мэдээж зөндөө таарж байгаа тэгвэл хүнснээ хүргэлтээ Freshpack-аар хийх боломжтой шүү. За Сергей Барбарезийн хувьд бол 1971 онд төрсэн тухайн цаг үеийн Югославийн одоо Мостар гэдэг хот Босни Херцеговина гэдэг газар нутагт байдаг Мостар гэдэг хотод төрж өссөн. За тэгээд өсвөр насндаа хүрж явах үед нь одоо 91 он гэхэд бол Югославийн нөхцөл байдал бол маш хэцүү болцсон байсан. Ер нь нэлээд хагаралтай, хүнд нөхцөл байдалтай. За тэгээ аав нь бол Сергей Барбарезийг бол одоо маш авьяастай гэдгийг анзаарсан, мэдчихсэн. Мостарда байдаг Велес Мостар гэдэг клубтээ бол одоо тоглодог байсан. Тэгээ үнэхээр хүн болгоны анхаарлыг татдаг ямар авьяастай гэж анхаарлыг татдаг байсан. За тэгээд хүнд нөхцөл байдал эвгүй байсан. За ер нь юугүй иргэний тайм болох шинжтэй ийм эвгүй байсан учраас аав нь бол одоо байгаа бүх боломжоо ашиглаж одоо дөнгөж 18 настай Сергеийг бол Герман руу явуулсан. За гэхдээ тэр Герман руу явсан нь бол ерөөсө 2-7 хоногийн хугацаанд л одоо Германд очоод тухайн үеийн Бундеслигт байсан Хановер 96 клубын академид бол Райс буюу туршилт хийж бэлтгэл хийх ийм л зорилготой бол явсан. За тэгээд 91 оны 12 сард Герман руу яваад Хановер клубд бол очоод 27 хоног бэлтгэл хийж явах. Яг тэр хугацаанд Босниад дайн дэгдсэн. За ингээ энэ дайн бол маш олон хүнийг амийг авсан. 92 оноос эхлээд 95 оны хооронд үргэлжилсэн ийм одоо Югославийн дайны маш том хэсгийн дайны нэгслэг тэгээд хүн нөхцөл байдалтай юм бол ихэлсэн. За тэгээд тэр дайн ихэлснээс болоод яг тэр Мостар хот гэлтгүй Босниад тэр чигээрээ дайн болж бөмбөгтөлтөнд Мостар хот нь өртсөн тий. Тоглож ирсэн багийн Велес Мостар багийн цэнгэлдэх одоо бөмбөгтөлтөнд өртөж баг нурсан гэдэг ч юм уу тий. Хүн нөхцөл байдал бол бүрдсэн. Да тэгээд тэрнээсээ гадна илүү хүнд юм одоо яг Сергей Барбарезийн хувьд хүнд юм гэх юм бол гэр бүл аав ээжээсээ бол хол Германд төрлөх одоо гэр нутгаас хол ингээд гацчихсан байсан. Босниагийн хил бол хаагдсан, нааш цааш явах боломжгүй болсон. За ингээд ерөөсөө хэдхэн өдрийн дотор хөл бөмбөгийн бэлтгэл хийх гэж ирсэн тоглогч маань бол одоо дайны дөрвөгч шиг ийм одоо нөхцөл байдалтай болчихсон. Тэгээ нэг ч Германыг үг мэдэхгүй гэр бүлээс хол тэгээд одоо гэр бүл нь тэнцээ яаж явах дайны бүст бүр яг үед өрнж байгаа дайны бүст гацчихсан ийм одоо хүнд нөхцөлтэй бол Германд гацсан байгаамаа. За тэгээд өстө жинхэнэ амьд үлдэх. За тэгээд одоо ямар нэг байдлаар хөл бөмбөгийнхоо карьерийг босгож карьер болгож тийм амжилтанд хүрж мөнгө төгрөг олж одоо тэрийг гэр бүлдээ аваа хүргэх гэр бүлдээ мөнгө хүргүүлэхтэй тэр хүнд нөхцөл байдал гэр бүлээ одоо тижих гэх юм уу туслах гэх юм уу инхээс өөр аргагүй бол болсон. За тэгээ Хановерын бүрэлдэхүүнд бол нэгдүгээр тэнцсэн хоёрдугаар одоо байгаас өөр аргагүй болсон дайнаас болоод за тэгээ хоёрдугаар бүрэлдэхүүнээс нь бол холдоод дажгүй тоглоод доогуур лигүүдэд тухайн доогуур лигүүдээс Union Berlin за Hansa Rostock гэх мэт клубүүдэд бол тун давгүй тоглож байгаад дээд лигийн Borussia Dortmund-д бол 1998 онд очиж тоглосон. За шинэхэн аваргуудын лигийн цом өргөчгсөн Borussia Dortmund-д хоёр үйлрэл тун давгүй тоглосон. Анхаарлыг бол татсан. За тэгээ 2000 онд Хамбург клуб руу очсон. За Хамбург клубд очоод уул нь бол Сергей Барбарезыг довтлооны хагас за эсвэл одоо second striker буюу төв довтлогчийн ард тоглодог ууг нь одоо байранд бол тоглодог байсан. За гэхдээ бие хүчний тоглолт агаарын өсөлтөөний чадвар за тэгээ бөмбөгтөө одоо энэ 16-гийн яг нэг хоёр булан байгаа шүү дээ. Ингээ 16 хаалга энд 16 энд үлэгт энэ хоёр булангаас орж ирдэг те. Ийм зайнаас одоо төгсгөлийг маш сайн хийж чаддаг. Ийм одоо туршлага чадварууд нь нийлээд ер нь бол
тоглогч болох чиглэл рүүгээ орсон. За тэгээд Хамбургт бол үндсэн тоглогчоор нь тоглож гисэн ер нь бол. За тэгээд анх хоцсон удирдалтаа буюу 2000-аас 2001 оны удирдалт Бундеслигт бол Сергей Барбарес бол үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлж Бундеслигийн 34 тоглолтын 31-т нь оролцоод 22 голыг бол оруулж Бундеслигийн мэрэгэн буучийн шагналыг бол Шалкегийн Дан товтлогч Дани бас одоо мундаг домогт товтлогч Эббе Санттай хамт бол хувааж мэрэгэн бууч болсон. За ингээ Германд бол одоо хөлбөмбөгийн бас хамгийн алдартай тоглогчийн нэг бол болсон. Тэгээд маш шазруу хичээл зүтгэлтэй хизээч бууж өгдөггүй биеийн хүчний тулаан биеийн хүчний тоглолтоос бол хизээч одоо айдаггүй бие барьдаггүй гэх юм уу тийм ээ. Зан чанар талбай дээрх чанараараа бол Германд бол маш өндөр үнэлэгдсэн. За тэгээ Германд одоо Барбарес 91 оны 12 сараас хойш бужигнуулж явах энэ хугацаанд бол Югославийн дайн, Боснийн дайн гэд маш их хүнд нөхцөл байдал юмнууд их болоод Босни Херцеговины улс бол одоо тусаар тогтноод олон зүйл болсон. За гэхдээ Босни Херцеговины улс бол бас одоо үндэс угсаа шашин шүтлгээрээ 3 хуваагддаг. Сербүүд, хорватууд, босничууд гэж байдаг. За тэгээд дээрээс нь католик нөгөө нэг зүүнийх нь юу лээ зүүн Европын тэр тэгээд муслим гэсэн одоо шашнаар 3 хуваагддаг. Боснич одоо бас улс төрийнхэн бүтэц их шүү дээ. Одоо дотроо 3 үндэстэн 3 хуваагддаг, 3 шашнаар хуваагддаг. Тэгээд тэр гураасаа нэг төлөөлөгч гарч ирдэг. Улсынх нь одоо аль биесний ерөнхийлөгч гэж хүн нь Босны хүн биш герман хүн жишээ нь байдаг. Тэг гадаадаас томилдог жишээ. Тэр гурыг дунд нь одоо барихын тулд гэдэг ч юм уу. Одоо барих гэхээр одоо муухай амьдаа зүгээр доош яж байгаа юм шиг болно. Одоо юу гэх юм бэ? Балансыг тогтоох зорилготой гэвэл арай зөвөр болох. Тийм нэг сонирхолтой бүтцсэн шүү дээ. Тэгээд энэ бүтц нь одоо эхэлж ингэж явж исэн. Тэгээд дөнгөж дайны дараа ийм байсан. Тэгээд хөлбөмбөгийн дид бүтц бол байхгүй шахуу бэлтгэлийн бааз те талбай хөлбөмбөгийн холбоо нь бол тэр чигээр одоо юм маш хэцүү нөхцөл байдалтай байсан. Тэгээд ийм нөхцөл байдалд Сергей Барбарес бол одоо баруун Европод иргэншил хайх. За тэрийгээ дагаад одоо хөлбөмбөг тоглох тийм ээ. Одоо чинь Германы магадгүй одоо Германы шишээгийн товтлогч болдог ч юм уу. Герман иргэншил хөөдөг ч юм уу. Тийм боломж бол бүгд байсан. Ялангуяа Герман. Гэхдээ өөрөө бол одоо ерөөсөө Босны үндэсний шишээ багаа сонгосон. Босныгаа төлөө тоглоно. Эх орныхоо төлөө тоглоно. Эх орноо төлөөлнө гэдгээ бол ил тодор бол илэрхийлсэн. За тэгээд Босныгийн шишээ багийн төлөө анхны тоглолтоо бол 1998 оны 5 сарын 14-нд Аргентины шишээ багийн хийсэн байнамаа. This is quite a game. It'll be a free kick. Oh, what a goal! And emotion overflows. За тэгээ ер нь богино хугацаанд бол Босны шигшээ багийн эргэлзээгүй лидер нь багийн анхдагч сэтгэл хөдлөл сэтгэл зүй талаас гол одоо барьдаг суурь нь болчихсон байсан. За энэ улсыг одоо Хорват, Босник, Серб маш олон төрлийн гаралтай, шашинтай тэгээ нөхцөл байдалтай ийм хүмүүсийг бол бүгдийг одоо энэ шигшээ баг талаас бол нэгтгэж. За тэгээ шигшээ баг нэгтгэх гэдэг чинь зөрүүлээд хүмүүст нэгдсэн нэгдмэл одоо мессеж өгөөж чадчихсан. За тэгээ ийм мундаг хатуу гэхдээ үнэнч шудраг ийм одоо мундаг лидершипийг бол үзүүлж хоц солих өрөө бүрэлдэхүүн бол одоо үнэхээр нэгдмэл юм мундаг суурийг бол тогтоож чадсан байна. За тэгээ 2006 оны дэлхийн аварга шалралт тэмцээний урьдчилан шатанд бол Босни маш сайн өрсөлдсөн. За тэгээд айгүй эвгүй барьцгүй хэсэгт орсон. За тэгээ явсаар байгаад хамгийн сүүлчийн тойрогт бол одоо эвгүй улс төр геополитик айгүй олон ялсан үндэстэй шашин шүтлэг маш олон талаас одоо өрсөлддөг эвгүй тун эвгүй нөхцөл байдалтай хуршид болох одоо Серб, Монтенегро тухай Серб and Монтенегро гэж явж ирсэн. Серб Монтенегротой нэг хэсэгт бол орсон байсан. За тэгээд сүүлчийн тойрогт хоцсон нь шууд дэлхийн аварга шалралт тэмцээний эрхээ авах ийм тоглолтод бол оролцсон. За тэгээд энэ сүүлчийн тоглолтод Белградын Маракана гэж цэнгэлгээд болсон. Нөгөө домогт одоо Бразилийн Мараканагаас нэрийг авсан юм цэнгэлт байдаг. За тэгээд энэ тоглолт бол одоо 2005 оны 10 сарын 12-нд болсон 46 мянган үзэгчид бол цугласан. За геополитик үндэс угсаа нөгөө нэг амар хүнд нөхцөл байдал бол бүгд яг цэнгэлтийн уур амьсгалд бол нэвт шингэчихсэн. За тэгээд Сербийн одоо галзуу солиотой ультранууд цуглацсан ийм байсан. За тэгээд тоглолтын дундуур бол одоо ультранууд Босныгийн тоглогчид Босныгийн сэлгээнийхэн те арын албаныхан за тэгээд Босны фэнүүд рүү одоо юм шидэж, дайрч, халдаж, зодоон зохион хийж, за нөө гал тавьж нөө флэр байдаг гэсэн те. Хуванцар сандлуудыг салгаж авч шидээд те. За ингэж ч амар нөхцөл байдал юмнууд бол Босны тэгээд цөөхөн идүүлсэн Босны фэнүүд рүү бол одоо шууд юм шидэж аюулгүй байдалд нь бол халдаж ихэлсэн. За энэ тоглолтын дөнгөж ихэнх үед бол Матео Кэшман Сербийн товтлогч эхний голыг бол оруулчихсан байсан. За ингээд хүнд нөхцөл байдал болчихсон. Фэнүүд нь аюулгүй аюултай байдал орчихсон. Ийм байж хад бол лидер гол тоглогч Сергей Барбарес бол бөмбөг тоглолтыг шууд орхиод тухайн тоглолтыг шүүжсэн Испани шүүгч Кирос Васарас руу явчихжээ техникийн бүс рүү очиод одоо шууд тоглолтыг зогсоосон. Зогсоохыг шаардсан. Тэ энэ зочилж явж байгаа фанатуудын амийг авраач. Тэ энэ ч бүр юу тоглолт энэ ч хүмүүсийн эрүүл мэнд ам яригдчих штэ гэдэг ийм шаардлагыг бол
тавьсан. За тэгээд шүүгчийн хувьд бол грек шүүгч байсан уучлаарай Кирос Васарас гэдэг. Тэгээд грек шүүгчд бол шаардлага тавьсан. За тэгээд тоглолтыг бол бас түрхүү хугацаанд зогсоож бас арай гайгүй болоо тоглолтыг бол яг дуусгахад бол дуусгасан. Тэгээд хэдийгээр дэлхийн аваргын мөрөөдөл нь байхгүй болсон ч гэсэн одоо Сергей Барбаревс хувьд бол ард түмнийхээ хувьд, иргэдийнхээ хувьд, тоглогчдын хувьд, арын албаныхаа хувьд, хөл бөмбөгийн хувьд бол одоо эргэлзээгүй домогт баатар нь бол болсон. За тэгээд 2006 он гэхэд бол Сергей Барбаревс шигшээ угаасаа 40 тоглоом тоглолтод оролцож 17 голтойгоор болоо зодог тайлсан. Тэгээд зодог тайлахт нь шигшээ баг нь бол одоо маш том суурийг тавьчихсан. Анх тоглож эхлэхэд нь ямар байсан? Тэрнээс бол маш өөр хэмжээнд очихсан байсан. За тэгээд дайнаас цагаачилж байсан, дайнаас дөрвөж байсан, цагаачилж байсан биш уучлаарай. Дайнаас дөрвөж байсан хүүхдүүдээс бүрдсэн одоо ирээдүйн супер одоо тусан Эдин Жеко, Миралан Пьянич гэх мэт залуу тоглогчтой бүрэлдэхүүн бол одоо заламж халаанд болсон. Тэгээ гол нь тэр тоглогчдод бол Европод карьераа үргэлжлүүлэнгээ их орноо төлөөж болох юм шүү гэдгийг бол итгүүлж, үзүүлж, үнэмшүүлж, мэдрүүлж чадсан хүн нь бол Сергей Барбаревс. За тэгээгүй бол олон тоглогчид бас одоо цагаачилсан, олон дайнаас дөрвөж очсон, газартаа бас нутагчаад илүү тэр улсуудаа төлөөлөн тоглох магадлал мэдээж илүү өндөр байсан баг. За тэгээд 2014 онд бол одоо Бразилд бас дэлхийн аваргт Босни Херцеговина түүхэнд анх удаага дэлхийн аварга шалралт тэмцээний эрхээ авсан. Сафет Шүшич дасаж жуулагчтайгаар бол авсан. За тэгээд Эдин Жеко багийн ахлагч Эдин Жеко дараа нь бол ярьсан байдаг. Сергей Барбаревсийн тавьсан суур тэр үеийн одоо гайхалтай энэ үндэснийхээ төлөө шгшээ багийнхаа өмсгөлний төлөө тоглох гэдэг нэр хүндийг бол биднэрт мэдрүүлж одоо энэ амжилтын суурийг тавьсан хүн юм аа гэж бол хүлээн зөвшөөрч ярьжсэн байдаг юм байна лээ. За тэгээ бас нэг одоо юм чинь бас нэг юм сонирхолтой хувь тавилан гэж байдаг шиг Сергей Барбаревсийн хувьд бол одоо хөл бөмбөгөөс 2008 он зодог тайлсан. Шгшээ угаасаа 2006 он хөл бөмбөгөөс Баяр Ливеркузен тоглож байгаа 8 онд зодог тайлсан. Тэгээд зодог тайлсангуудаа 10 гаруй жилийн хугацаанд бол мэрэгжлийн покерч хийсэн. Мэргэжлийн покер тоглож хийсэн. За тэгээ бизнесийн салбартаас өрсөлдсөн. За ингээд явж байгаа зүйлд бол одоо 2024 онд бол Босни Херцеговинагийн шгшээ багийн үндсэн ахлах дасгалжуулагч бол томилогдсон. За тэгээ гол зорилго нь 26 оны дэлхийн аваргад орох байсан. За тэгээ мэдээж Сергей Барбаревс дасгалжуулагчтай Босни Херцеговина бол одоо уучсан шатнаас амжилттай гарч ирж одоо дахин нэгэн плей-офф шатанд амжилттай тоглолт үзүүлээд за тэгээ мэдээж дэлхийн аварга шалралт тэмцээний эрхээ авч Италиг мулталж тийм ээ Вэлс Итали хоёрыг плей-офф шатанд мултлаад Катар Швейцар болон Америкийн шгшээ огуудтай нэг хэсэгт ороод сая Катарыг 3-1 хацаад хожиж хэсгээсээ ямар тач 3 онотойгоор бол одоо мултарсан. Тэгээд Сергей Барбаревс хувьд бол ингээд Босни Херцеговина гэж одоо залуу үеийн улсын хөл бөмбөгийн үнэхээр домог юм аа. Хэдийгээр бид нар Миралан Пьянич, Сиад Колашинац одоо юу гэдгийг Эдин Жеко гэх мэт тоглогчдыг мэдэх боловч Сергей Барбаревс бол гол суурийг тавьсан гол супер одон юм аа. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэж Pickback. Тавхан Монгол орон даяар байрсан 200 шиг PP боксоор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP боксыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц мах бөөнди зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос өргөн сонголтоогоор ханаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. За энэ үрээд өнөөдрийн энэ дугаар маань өндөрлж байна. Сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд ерөнхий мэдтгэгчээр ажиллаж байгаа Freshpack Pickback-ийн хамт олондоо баярлалаа. Мөн юу вэ? Ерөнхий мэдтгэгчээр ажиллаж байгаа дэлхийн аварга шалралт тэмцээний аль биесны хамтрагч Coca-Cola. За тэгээд хамтаас бүгдээр нь баярлалаа. 48-аас 48 түүх цувралын дараагийн дугаар бол ID болсон байх юм аа.